Багшийн туслах аппликейшнийг бол бас аппликейшнээр орж нийгмийн ухааны хичээлүүдийг бол бас бүгдийг судалжсан. Жишг даалгавруудыг бас бүгдийг ажилласан. Ер нь чанарын хувьд бол нэлээд боломжийн сургачгийн агуулгыг хүргэх бол бүрэн хамарсан. Заавал судалгаа агуулгын хүрээнд бол сурагчд эзэмших ёстой агуулгын хүрээг хамарч чадсан. Даалгаврын сан мөн агуулгын хүрээнд бол нийцсэн байгаа нь бас их сайшаалтай бол байна. Хүүхдүүд маань багшийн туслах аппликейшнээ үзээд түүнээс одоо өөрсдийнхөө мэдлэгийг ингээд багшийн оролцоогүйгээр өөрсдөө цахим орчинд авах боломж бүтэж байгаа нь бол бас их сайхан. Хүүхдүүдэд маань бас их дэнд болж байгаа гэж үзэж байна. Яг COVID-19 илрээд удаагүй байж лөө нэг багшийн туслах 800 аппликейшн гэж гарч ирсэн. Би эхэндээ ч нэг анзаараагүй мэдээчгүй сонссон л байжсэн. Тэгээд дүүргийн засаг дараагаас хандаг сүрэн юу байсан л та. Хүүхд болгонд яг нөгөө нэг Mobicom-ийн 99 ГБ дататай дугаарыг бэлтгэлээд тэгээ хажуугаар нь багшийн туслах 800 аппликейшны 1 сарын үнэгүй эрхийн бичиг бэлгэлсэн. Энэ бол үнэхээр яг нөгөө нэг карантинлэгдсэн үед хүүхдүүдэд бэлдэх үнэхээр том боломжийг олгож өгч чадсан. Эхэндээ бас нэг тийм бичлэг үзэхээр ойлгох юм уу гэж бодчихсон. Тэсвэлдээ бол угаасаа ойлгохоор гоё заадаг юм билээ. Тэгээ ингээд бичлэгийг үзээд ойлгохоор жишээ бодлого гэж орж ирээд тэгээ тэр нөгөө нэг хамаагүй их байхаар зарим хүүхдүүд жоохон нуршуу болохоор нэг хийхгүй ингээд суугаад эхэлдэг байхгүй. Тэгээд хамаагүй их биш нэг тийм 7 бодлогоор яваад тест нь 10 тест гэж явахаар айгуу тийм үр бүтээлтэй хийчихэр тайлбарласан хичээлийнх нь араас яг тэр жишээ бодлогонууд нь орж ирээд цөөхөн бодлогонууд бодохоор ер нь ойлгомжтой. 3 хичээлээр гээш өгөн. Тэгээ 3 хичээлээ өдөр болго яг тогтсон цагаар бэлдээд явж байгаа. Багшийн туслах дээрх багш нар бол ур чадвар бол маш сайтай. Одоо ойлгомжтой бас товч тодорхой хичээлээ ойлгогдохоор тайлбарладаг. Тэрний видео хичээлийнхэн доор бас тухайн хичээлийнх нь онол бичгээр яг хичээлийнх нь доор байдаг учраас тэрийг хараад дэвтэр дээрээ тэмдэглэж авдаг. Ангийнхнаа л хамгийн их санаж байна. Тэгээд нөө байн хамт байдаг гэсэн болохоор одоо ингээ олон сараар хамт байхгүй. Тэгээд төгсөх жил байсан учраас бас жоохон харамсалтай байна. Одоо корона гэдэг хүчин дэлхийд даяар дараад бид нар бүгдээрээ хөл хорионд орсон. Хичээлдээ явах шалгалтандаа бэлдэх боломжгүй. Тэгээд одоо хүүхэд болгоныхоо гэр бүлийн нөхцөл байдлаас хамаарат хүн болгон одоо дата аваад багшийн туслах аппликейшн гэдэг интернетийг ашиглах боломжгүй байсан. Одоо тийм үед бид нарт ингээд хамгийн зөв шийдлийг гаргаж өгч одоо хамгийн хэрэгцээтэй байгаа асуудал дээр тусалж чадсан одоо засаг дарга сандаг сүрэн дүүргийн хамт олон бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яг хүн хүний нөгөө нэг бэлдэх юм өөр болгоо надад бол яг боломжийн юм шиг санагдсан. Яг анхаарлаа төвлөрүүлээд тэгээд нөгөө нэг өглөө тэгээд орой ерөнхийдөө айгүй их бэлддэг. Яг 9 ГБ дататай дугаарыг бол яг хичээлдээ хэрэглүүлээ зүгээр л тий. Тиймээс шиг нөгөө нэг өөр бичлэг энэ төр үзэхэд бол ерөнхийдөө айгүй хурдан дуусчдаг. Тийм болохоор яг хичээлдээ багшийн туслах аппликейшн ч одоо нэг YouTube-ээр үзэгддэг болохоор ганцхан багшийн туслахтаа зориулуулаас зүгээр юм болоо гэж бодож байна. Сурах бүр нөхцөл байдал бүх юмыг бүрдүүлээд өгсөн болохоор ерөнхийдөө одоо тухайн хүүхдийн өөрийнх нь итгэвч хармаалтаас шалтгаалж мэдэж байна. Уцаараа шууд хийн гэхээр яг тухайн хүүхдийн яг өөрийнх нь яаж хичээл хийхээ арга барилаа ерөнхийдөө шинээр олж авч ийна л гэсэн үг л дээ. Ангийнхан таандаж ер нь бол амар санаж гинөө. Одоо баг 1 сараас хойш тэгээд уулзаагүй. Тэгээд ер нь хөл хорой болно гэж мэдээгүй тэгээд тэр өдөр тарцаасан. Тэгэл одоо ер нь ахны хоёроос гоё хиймээр байна. Тэгээд дахиад ер нь уулзнаа л гэж бодож байна. Хордон одоо карантин дуусаад бас нэг 12 дугаар ангийнхнаа нэг 7 хоног чултаа хичээлүүлэл бас гоё юм болоо гэж бодож байна. Бүгдээрээ ээжтэй сайн бэлдээ, дор дорны хариуцлагатайгаад ээжтэй өгсөн оноогоо аваад төсөн сургуультаа ороорой гэж бодож байна.